Факторийн үйлчилгээ гэж юу вэ? Энэ бол бат. Тэр Монголын сайхан хээр талд газар тариалан эрхэлдэг жирийн бизнес эрхлэгч. Энэ жил ураг зарим байсан тул бат томоохон гурлийн үйлдвэрт үр тариагаа нийлүүлэх гэрээ байгуулжээ. Гэвч үйлдвэрээс нэгэн нөхцөл тавив. Бид гурилаа борлуулсны дараа буюу 90 хоногийн дараа л төлбөр шилжүүлэн. Батад энэ нь бодож байснаас том асуудал болов. Дараагийн ургацын бэлтгэл ажил эхлүүлэх, шин тоног төхөөрөмж худалдан авах, түүхийд татах гэх мэт зардлаа санхүүжүүлэх хэрэгтэй байлаа. Ингээд тэрээр ижил бизнес эрхэлдэг найз Дэлгэртэй энэ тухай ярив. Дэлгэр инээмсэглээд "Бата, би яг ийм байдалд орж байсан. Хаан банкны факторингийн үйлчилгээ намайг аварсан шүү. Очоод уулзаад үзээрэй" гэлээ. Маргааш нь Бат Хаан банкны салбарт очиж зээлийн мэргэжилтнээс лавлав. Зээлийн мэргэжилтэн: факторинг бол таны бараа нийлүүлсний авлагыг банк танд төрүүлж олгож, харин худалдан авагч тал хожим банкнд төлбөрөө төлдөг үйлчилгээ. Бараа нийлүүлэгч хурдан мөнгөтэй болж, худалдан авагч уян хатан хугацаанд төлбөрөө хийж чадна гэлээ. Батын хувьд факторингийн үйлчлэг авснаар барьцаа хөрөнгө шаардлагагүйгээр бараагаа нийлүүлсний дараа төлбөрөө шууд авах боломжтой бөгөөд энэ нь түүний эргэлтийн хөрөнгийг саадгүй бүрдүүлэхэд тусалдаг. Мөн энэ үйлчилгээ нь хүүгүй бөгөөд зөвхөн факторингийн шимтгэлтэй байдаг тул зардлын хувьд илүү хэмнэлттэй. Үүнээс гадна авлага цуглуулах ажиллагаа хялбар, хурдан явагддаг нь бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлдөг. Худалдан авагчид үүсэх давуу тал: зээлийн хүү төлөхгүй, уян хатан хугацаанд банкнд төлбөрөө хийн, олон материал шаардахгүй, 90 хүртэлх хоногийн хугацаанд барааны үнийг банкнд төлөх боломжтой. Бат эргэл зэлгүй Хаан банкны факторингийн үйлчилгээг сонголоо. Учир нь факторингийн үйлчилгээг ашигласнаар түүний дараагийн үр худалдан авах, үйл ажиллагааны зардлуудаа санхүүжүүлэх, ургац нь хөрөнгө болж, бизнес нь ч зогсолтгүй үргэлжлэх том гарцыг нээсэн юм. Харин энэ удаад тэр санхүүгийн хувьд тариалсан бол ургац хураадаг гэдгийг боддоор шууд мэдэрсэн юм. Хамтын өсөлт төвлөлт Хаан банк